За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Төрийн албаны зөвлөлийн 7/4 сургалт маань төрийн албаны зөвлөлийн сургалт мэдээллийн энэ бац танхимаас та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр төрийн албан хаагчдад төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий стандартын чиглэлээр төрийн албаны зөвлөлийн гишүүн бөгөөд Монгол Улсын ёс зүйн хорооны гишүүн Пүрэв Дав гишүүн та бүхэнд мэдээлэл хийн. За мэдээллийн цаг маань яг цагаараа явна гэдгийг та бүхэнд бас анхааруулж хэлье. За стандарт гэдэг маань ерөнхийдөө одоо бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл явцын системд мөрдөхөр албан ёсоор одоо тогтоосон дүрм, журам, шаардлага тэр нормыг хэлдэг гэж бид ойлгодог. Тийм учраас төрийн албанд хэрэглэгдэж байгаа энэ стандартын чиглэлээр мэдээллийг батлагдсан стандартын хүрээнд та бүхэн бас одоо үйл ажиллагаанд хэрэглээрэй гэдэг зүйлийг ихэнд нь хэлье. Ингээд өнөөдрийн мэдээлэл хийх төрийн албаны зөвлөлийн гишүүн Пүрэв Дав гишүүнийгээ микрофонд болон дэлгэцэнд урьж байна. За баярлалаа. Нийт төрийн албан хаагч нартай энэ өглөөний мэндийг хүргье. За ер нь сүүлийн үед төрд итгэх олон нийтийн итгэл алдраад байна гэдэг асуудал яригддаг. За энэ олон нийтийн итгэлийг ер нь бид нар олох төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд хамгийн гол чухал зүйлийн нэг юу вэ гэвэл энэ төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага буюу энэ стандартыг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд хамгийн гол чухал зүйлийн нэг юу вэ гэвэл энэ төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага буюу энэ стандартыг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Ер нь төрийн үйлчилгээний чанар стандартт нийцэх тусам төрд итгэх олон нийтийн итгэлх нэмэгдэх тийм боломжтой юм. За ер нь бол төрийн албаны энэ үйл ажиллагааны стандартад нийцсэн төрийн үйл ажиллагаа явагдсанараа төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй байна. За мөн төрийн үйлчилгээг хүргэж байгаа төрийн албан хаагч нар мэргэжлийн түвшинд энэ үйл ажиллагаагаа явуулах юм боломжтой юм байна. За энэ стандарт хэрэгжснээрийнх нь үр дүн юу вэ гэвэл нэгдүгээрт нь төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл иргэдийн төрийн үйлчилгээнд хандах сэтгэл ханамж үүснэ. За мөн түнчлэн одоо найдвартай байдалд нь бол улам итгэх юм боломжтой юм аа. Ер нь бол чанартай үйлчилгээ гэдэг нь бол иргэн төр хоорондын итгэлцлүүрийн гүүр юм гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За ер нь төрийн албаны стандарт гэдэг асуудал ер нь хэдэн оноос энэ асуудал яригдаж эхэлсэн бэ гэвэл анх төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдахад төрийн албаны стандарт гэдэг энэ ойлголт өөрөө гарч ирсэн. За ер нь 2002-2017 онд батлагдсан төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулга гэдэг энэ гурван хуулиуд дээр ер нь төрийн албаны стандарт нь бол юу вэ гэдгийг бол тодорхойлсон байгаа. За төрийн албыг үр дүнтэй удирдах, за төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад төрийн албаны стандарт чиглэнэ гэдэг ингээд заасан байгаа. За хэдийгээр 1994, 2017 оны хуулиудад энэ стандартын тухай ойлголт орсон хэдий ч 2025 онд төрийн албаны үйл ажиллагааны ерөнхий стандартыг бол баталсан байгаа. За та бүгд дэлгэцэн дээр харж байгаа бах стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар батлагдаад за энэ төрийн албаны үйл ажиллагааны ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг хангалттай холбогдуулж төрийн албаны зөвлөлөөс бас тогтоол гаргаж төрийн байгууллагын удирдах ажилтнанд төрийн албан хаагч нарт тодорхой чиглэлүүдийг өгөөд ингээд ажиллаж байгаамаа. За стандартын яг бүтцийг яг төрийн албан хаагч нартай хамааралтай гол зүйлүүдээр нь та бүгдийг бид нар анхаарал хандуулахыг хүсэж байна. За төрийн байгууллагад тавигдах шаардлага гэж байгаа. Энэ стандартын 6 дугаар хэсэгт байгаа. За мэдээж хэрэг төрийн байгууллага өөрийн гэсэн хаягдталтай, бэлэг тэмдэгтэй мөн архив албан эрх хөтөлтийн стандартыг хэрэгжүүлэн за мэдээллийн хэрэгсэлтэй яаж холбогдох юм, дотоод үйл ажиллагаа удирдлагын систем нь хэрхэн зохион байгуулагдах юм, за мөн төрийн байгууллага үйлчилгээний орчин ямар байх юм, за мөн тухайн төрийн байгууллагт байгаа мэдээллийн аюулгүй байдал нь яаж хангагдсан байгаа, харуул хамгаалалт нь ямар түвшинд байх юм бэ гэдгийг бас энэ стандартаар тогтоогоод өгсөн байгаа. За дараагийн бас энэ
бүтц дотор юу байгаа бэ гэвэл бид бүхэнд хамааралтай төрийн албаа агч тавигдах шаардлага гэж байгаа. За мөн төрийн албаа агч ямар зарчмыг баримтлах уу? Төрийн албаа агчийн ёс зүйг хэрхэн мөрдөх үү? Төрийн албаа агчийн харилцаа ямар байх уу? Төрийн албаа агч одоо өмнөх нэрийн хуудас ямар хэв загвартай хэрэглэх үү? За хувцалтан дээрээ юун дээр анхаарах уу? За хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн харилцах уу? За мөн үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээг одоо ашиглагтай холбоотой асуудал. За мэдээж хэрэг төрийн албаа агч гадаад дотоодод томилтоор явна. За мөн ажлаас шилжих, сэлгэх, чөлөөлөгдөх тохиол ажил хүлээлцүүлэхтэй холбоотой стандартыг бас тогтоосон байна. За дараагийнхан бүтцийнх нь бас биднэрт бас заашгүй шаардлагатай юм байг л энэ төрийн байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага байгаа. Мэдээж хэрэг байгууллага байгаа цагт өөрийн гэсэн зорилт чиг үүргүүдтэй байгаа. Энийг хэрхэн яаж хэрэгжүүлэх асуудал байна. За мөн төрийн үйлчлэгээ хэрхэн яаж үр дүнтэй зохион байгуулалттайгаар менежментээр хүргэх үү гэдэг энэ асуудал байж байгаа. За дараагийн бүтцэд нь бол төрийн байгууллагаас үзүүлэх үйлчлэгээнд тавигдах шаардлага гэсэн гол энэ бид бүхэнтэй хамааралтай стандартын бүтцэд орж байгаа маа. За төрийн байгууллага тавих шаардлага та бүгд мэдж байгаа. Алей байгууллага гадна хаягтай байна. За гадналтай хаягтайгаас гадна дотор талдаа албан тушаалтнуудын нэр бүхий хаяг нь байна. Энэ бүгд стандарттай байна. Дэлгэцэн та бүгд харж байгаа зарим байгууллагуудын жишээнүүдийг тавьсан байна. За хэлний бодлогын үндэсний зөвлөлч гэдэг юм уу? Төрийн захиргааны төв байгууллага яам түүн дотор байгаа нэгжийнх нь дотор талынх нь хаягийнх нь стандарт нь ямар байгааг та бүгд харуулж байна. За мөн аливаа төрийн байгууллага бэлэг тэмдэг урайтай байдаг. Одоо жишээлбэл дэлгэцэн дээр ч гэсэн жишээлбэл цагдаагийн ерөнхий газар ихэд амар тайван амьдралын төлөө хамттай гэдэг ингээд урайтай байх жишээтэй. За дараагийн асуудал нь болохоор төрийн байгууллагын хувьд мэдээллийн хэрэгслээр одоо хэрэгслийг одоо хэрхэн яаж ашиглахтай холбоотой байгаа. Мэдээж хэрэг нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль заасан зарчмыг баримтлж иргэн хуулийн этгээдэд үйлчлэгээг бол захин хуудасаар ашиглах тийм боломжтой. Facebook, YouTube, Instagram ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгийн олон талын хэвлэл мэдээлэл олон хэрэгслийг ашиглаад үйл ажиллагаагаа иргэд олон нийт хүргэх ийм боломжтой байгаа. За мэдээж бас дотоод үйл ажиллагаанда өөрийн гэсэн үйл ажиллагааны онцлогт тулгуурласан системийг ашиглахаас гадна ер нь бол төрийн нэгдсэн системийг үйл ажиллагаанд ашиглана. За мэдээж энэ төрийн нэгдсэн системтэй одоо өөрийнхөө үйл ажиллагааны онцлогт тулгуурласан нэмэлт системээ бид нар бас хэрэгжилж тухайн байгууллагынхаа хэрэгцээнд одоо дасан зогтсон уян хатан байдлаар системийг үр дүнтэй ашиглаж хэрэглэгчд иж бүрэн сургалт явуулахад бол бас энэ чиглэх ийм стандарт тогтоосон байнамаа. За мэдээллийн аюулгүй байдал би түрүүн хэлсэн төрийн байгууллага дээр төрийн болон албаны нууц хувь хүний хуулийн этгээдийн нууцыг хамгаалах мэдээллийн аюулгүй байдлыг хангах ийм тогтолцоо бүрдүүлсэн байх ёстой. Энэ тогтолцоо нь мэдээж хэрэг холбогдох хууль тогтоомж стандарт бусад одоо нормтын баримт бичгээр тогтоосон шаардлагад нийцэх ийм байна. За мэдээж хэрэг хяналтыг бол мэдээллийн хяналтыг хязгаарлах, зөвшөөрлгүй нэвтрхийг хязгаарлах аюулгүй байдлыг бид нар хангах ёстой. За мэдээж энэ системд нэвтрэхтэй хэрэглэгчийн нууцыг баталгаажуулалтын системийг бид нар бас үйл ажиллагаанд бол ашиглах ийм зайлшгүй шаардлагатай байж байгаамаа. За энэ мэдээллийн аюулгүй байдлын тогтолцооныг бол жилдээ бол хамгийн багадаа 2-оос доошгүй удаа шалгаж сайжруулах ийм зайлшгүй шаардлагатай байгаа. За харуул хамгаалттай холбоотой асуудал байна. Төрийн байгууллага өөрийнхөө барилга байгуулж эд хөрөнгө төрийн албаа агч ажилтны аюулгүй байдлыг хангахын тулд харуул хамгаалт тохиолдол хяналтын системтэй байна. За энэ дээр бол байгууламжинд одоо зөвшөөрөлгүй нэвтрхийг хязгаарлах. За хамгаалтын ажилтнууд нь тухайн нэвтэрж байгаа хүмүүсийн ажлын үнэлэгч юм уу эсвэл нүүр таних одоо орчин үеийн AI технологи ашиглах юм энэ ажлуудыг бол хэрэгжүүлэх ийм боломж нөхцлүүдтэй байгаамаа. За одоо нийт төрийн албаа агч нарт хамааралтай хамгийн гол шаардлагууд байгаа. За мэдээж хэрэг төрийн албаа агчийн хувьд Монгол Улсын үндсэн хууль төрийн албаны тухай холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөн. За албан тушаалын тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаад байгууллагынхаа
үндсэн чиг үүрэг мандатынхаа хүрээнд ажил үргээ ингээд батлан мөрдөх ийм боломжтой. За дараагийн асуудал нь бол төрийн албаагч. Төрийн албаагчийн ёс зүйн хим хэмжээг дагаж мөрдөх ийм стандарт тогтсон байгаа. За мэдээж хэрэг байгууллагын зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааны хамар хүрээ онцлогтой нийцүүлээд бас тухайн байгууллага төрийн албаагчд тогтоох ёс зүйн хим хэмжээг бол тогтоож болно. За энэ дэр жишээ хэлэхэд одоо төрийн тусгай байгууллагууд бол тусгаасан ёс зүйн хим хэмжээг бол тогтоогоод ингээд явж байгаа гэдгийг бас хэлчихье. За төрийн албаагчны бидний бас хамгийн гол одоо иргэдийн итгэлийг олох хамгийн чухал зүйл яг л төрийн албаагчийн харилцаа байгаа. Харилцаан дээр манайхан маш их алддаг. Энэ стандартаараа үндсэн 8 зарчмыг баримталж ажиллахаар стандартаар одоо зохицуулагдсан байна. За нэгдүгээрт нь хүний нэр төр алдар хүнд хүний эрх хууль ашиг сонирхлыг хүндэтгэх энэ зарчмыг бид нэгдүгээрт нь баримтлах ёстой. За хоёрдугаарт илдэг хүндэтгэлтэйгээр ялгалгүйгээр тэгш хандах энэ зарчмыг баримтлах. За гуравдугаарт нь түргэн шуурхай хариуцлагатай байх. За дөрөвдүгээрт нь хувь хүн иргэн хуулийн этгээдийн нууцыг хадгалах. За мэдээж тавдугаарт нь авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй байх. За дараа нь болохоор үнд чудраг байх. За долоот нь үндэсний үнд зүйл эрх ашиг олон нийтийн итгэлцлийг эрхэмлэн дээдлэх. За мэдээж хамгийн сүүлд нь бол бид мэдээж хэрэг төрийн албаагчийнхаа төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нь маш чухлаа. Энэ суур үндсэн 8 зарчмыг бид нар яг үйл ажиллагаанд баримтлаад явах юм бол төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэх бүрэн боломжтой. За ер нь төрийн албаагч бол үйлчлүүлэгчид нартай харьцахдаа дандаа хүндэтгэлийн үг хэрэглэн харьцах ёстой. Ер нь бол иргэдтэй төрийн албаагч харилцахдаа шудраг тэгш байх энэ зарчмыг баримтлана. Өөрөөр хэлбэл иргэдэд үйлчлэгээ үзүүлэхдээ түүний гарал үүсэл, хөрөнгө чинээ, алдан туршаал, үзэл бодлоор нь ялгарлахгүй байх хамгийн чухал аа. За хоёрдугаарт нь хүлээцтэй илдэг байх. Ер нь иргэний асууж байгаа асуултанд тодорхой хариу өгөөд дэвчээтэй байх хэрэгтэй. Энэ дээр би танарт болж бас жишээ хэлэхэд дэлхийн 1-р дайнд Германд бол 2 цэрэг хоорондоо муудалцаад тэр дороо хэрвээ удирд офицертэй хэлэх юм бол хэлсэн цэрэгт нь арга хэмжээ авдаг байсан. Харин тодорхой хугацааны дараа хүлээцтэй байх юм бол тэр бол хоорондын тийм маргаан байхгүй юм байна гэдэг ийм бас үзэл явдаг юм аа. За мөн иргэдтэй мэдээж хэрэг хандж байгаа юм бол нэрээр нь хандах. Та гэж хүндлэлээр ерөөсөө харьцах ёстой. Тэгэхдээ тухайн хүнтэй хүндэтгээд тодорхой мэдээлэл өгөх. За тодорхой мэдээлэл өгөхдөө хугацаа нь ямар хугацаатай юм бэ? Дүрм журмаар яаж зохицуулагдах юм бэ? Үр дүнгийнхэн талаар нь тодорхой ойлгомжтой тайлбарлаж өгөх юм бол дахиад нөгөө иргэн төрийн албаны үйлчлэгээний талаар гомдол гарахгүй л дээ. Олон дахин явуулаад идэг. Эрэхт нь нэг юм хэлдэг. Дахиад буцаад эрэхт нэг юм хэлээд дахаар нөгөө иргэд өөрсдөө бухимдалд орно. Дээрээс нь нөгөө төрд итгэх төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийн талаар маш их гомдол мэдүүлдэг асуудал үүсэж байгаа. За буруу харилцаа юу вэ гэдэг дээр бол ерөөсөө энэ зөвшөөрөгдөөгүй өвөл зам байдлыг илэрхийлж байгаа. За жишээлбэл одоо ялгуурлах, өөрөөр хэлбэл иргэний хөрөнгө чинээ үзэл бодол алдан тушаалаар нь ялгуулах нь буруу харилцаа. За бүдүүлэг үл хүндэтгэлтэй байх нь одоо иргэд хандахдаа хүүхдэн хүндийг бүдүүлэг байх юм бол энэ буруу харилцаа. За мөн түрүүний хэлсэн бүгдүү хариулт. Иргэний асуултанд тодорхой хариу өгөх хэрэгтэй. Тэр иргэнийг олон дахин явуулахгүйгээр за нэг эрэхт нь ийм юм тэр бүрдлүүдээ та хангаагүй байна гэж тодорхой хариу өгчих юм бол иргэд ч гэсэн бухимдахгүй.
байх боломжтой. За хугацаа хэтрүүлэх. Ерөөсөө иргэний хүсэлтэнд одоо хариу өгөхгүй удаашруулж ерөөсөө болохгүй байна. За 2025 онд одоо төрийн албан агчийн ёс зүйтэй холбоотой дэд хороодууд нийтдээ ингээд 467 гомдол бүртгэгдсэн байна. Энэ 467 гомдлыг төрлөөр нь авч үзэх юм бол иргэний хүсэлтэнд анхааралтай хандаж хууль заасан бүрийн эрхийнхээ хүрээнд хариу өгөхтэй холбоотой ёс зүйн зөрчил гомдол 22.1% эзэлж байна. За хоёрт нь бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг үйлдэлээрээ илэрхийлэхийг цээрлэх хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдэлийг даган дурайхгүй байх, ёс бус үг хэлэх хэрэглэхгүй байхтай холбоотой гомдол 18.5 байна. За албан үүргээ гүйцэтгэх байхдаа болон ажлын байран дээр согтуур хундаа хэрэгэлсэн 10.8 буюу нийт төрийн албан агчийн ёс зүйн зөрчлийн 51.4% зөвхөн энэ гурван төрлийн үйлдэл гаргаж байна. Яг энэ бол яг энэ төрлийн албаны ерөнхий стандартаар тавигдсан яг зарчим. Гэхдээ энэ бол өмнөх жилээс бац бууралтай үзүүлэлт байгаа. Ер нь төрийн албан агчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлын дийлэнх нь харилцаатай холбоотой асуудал байгаа. Тэгэхээр манай төрийн албан агч нар төрийн албаны ерөнхий стандартт байгаа харилцаа дээр маш их анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байгаамаа. За жишээлбэл одоо утсаар ярихтаа харилцаж байгаа хүнтэйгээ албан байгууллага албан тушаал өөрийн нэрээ бүрэн хэлж танилцуулна, зөв үг хэллэг хэрэглэн ойлгомжтой ярина гэдэг стандарттай байгаа. Манайхан утсаар ярихтаа ерөөсөө заримдаа дуугардгүй байх гэдэг нь мэддэхгүй байдаг. Тэгэхээр энэ стандартаар бол за төрийн албаны зөвлөлийн тим албан тушаалаа тэр хүн таныг одоо сонсож байна гэд хүнтэй бас ийм илдэг харилцах ёстой. За дараагийнх нь мэдээж түрүүний хэлсэн хувь хүн байгууллагын нууцыг хадгалах. За албан тушаалын чиг үүргээ ашиглаж олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх хэрэгтэй. За албан агч нар ажлын байран дээр өөр хоорондоо хүндэтгэлтэй хандж зөв үг хэлгээр харилцана. За мөн ажлын байран дээр албан агч нар нэр болон албан тушаалаа харилцахаар энэ стандартаар заасан байна. Одоо сүүлийн үед ингээд төрийн байгууллагыг орохоор ахаа ихчээ миний дөө гэдэг. Гэтэл та бүгд мэдж байгаа төр төмбөр ёс юмбор төрийн албаны хуулийн үндсэн суурь зарчим уу та бүгд мэдж байгаа чадварын зарчим дээр албан тушаалаараа явж байгаа. Тэгэхээр ахлах удирдах албан тушаалтныг нэр албан тушаалаар нь харилцах. Тийм одоо ах дүүсэг байдлыг үүсэхгүй байх дээр манай төрийн албан агч нар бүгдээрээ анхаарахгүй болохгүй байна. Би заримдаа хэлдэг тэр ихчээ гэхээр нь та хоёр одоо хамаатан садангууд нэг төрлийн байгууллага ажиллаж байгаа мó гэдэг тоглоом шоголоомоор хэлдэг байхгүй. Энэ нь бол ер нь стандартаар байж болохгүй. Тэгэхээр та бүгд ер нь энэ стандартыг хэрэгжүүлэх үүднээсээ өнөөдрөөс эхлээ ер нь цаашдаа хэрвээ хүнийг ахаа ихчээ гэдэг бол нэр албан тушаалаар нь харилцаж байгаараа энэ маш том соёл стандарт шүү гэдгийг бас хэлмээр нь. За төрийн албан агч нарт одоо тавигдах бас нэг шаардлагууд дотор та бүгд мэдж байгаа. Бүгдээрээ үнэлэхтэй нэрийн хуудастай байх хаар стандартчлагдсан байгаа. Төрийн байгууллагууд нэг хэв стандарттай байхгүй бол Прүвдав гэдэг хүний үнэлэх нэрийн хуудас нь өөр, Баатар сайхан гэдэг нэг хүний нэр өөр байж болохгүй. Ер нь Монгол төрийн албан агч нарын нэрийн хуудсыг та бүгд дэлгэцэн дээр харж байгаа MNS 6978 стандартууд дагуу байхаар ингээд тогтоогоод өгчихсөн байгаа. За дараагийн хамгийн бас чухал асуудал төрийн албан агч нарын хувьд бол энэ төрийн албан агчийн хувцастай холбоотой асуудал байдаг. Ер нь төрийн албан агч ажлын байран дээр төлөв даруй ажил хэрэг соёлтой цэвэр албаны дүрхийг илтгэсэн хувцсыг өмсөх ёстой. Хит тийм задгаа, хит хэнцэр, илдэв тийм маяг итгээ загвартай хувцс өмсч болохгүй. Ер нь бол төлөв даруй ажил хэрэгч
соёлтой хувцсыг өмсөж хэвших хэрэгтэй. За мөн ингэрийн тэмдэг хэрэгжилж болно гэдээ бас заасан байгаа. Зарим төрлийн тусгай байгууллагууд зарим энгийн жишээлбэл одоо нийгмийн даатгал ч юм уу байгууллагууд татвар ч юм уу зарим байгууллагууд ингэрийн тэмдэг хэрэглэдэг. Тэр бас байж болно. За хууль заасан бол дүрм тус өмсч болно гэж заасан байна. Ялангуяа төрийн тусгай байгууллагууд бүгдээрээ дүрм тусцаа өмсөд ингэж явж байгаа. Тэгэхээр та бүгд энэ хувцалтан дээр анхаарахгүй бол за манай өрөө таслага хит халуун гэдэг байдлаараа тийм хит хэнзэр тийм элдв маягтай хувцс өмсч болохгүй гэдгийг бас та бүгдэд хэлье. За дараагийн бас стандартаар зохицуулсан бас харилцаа юу вэ гэвэл ер нь хэвлэл мэдээллийн байгууллагатай төрийн албан агч нар харилцахдаа юун дээр анхаарч харилцах вэ? За хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчин нийгмийн сүлжээний хэрэгслээр одоо төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурьа илэрхийлэхийг хориглосон байгаа. За мөн улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар одоо эерэг сөрөг мэдээл түүхийг хориглосон. Гэтэл одоо манай зарим төрлийн албан агч нар өөрсдийнхөө би өөрийн хувийн би фэйсбુક дээр энэ югаараа бид нар тавиад идэв. Энэ бас бодохгүй л дээ. Стандарт зөрчиж байгаа. Аливаа улс төр нам нэр дэвшигчийн талаар заримдаа сурчлагаа явуулах ийм тохиолдол байдаг. Энэ бас стандартаар хориглосон байгаа гэдэг та бүгд бас анхаарч үйл ажиллагаандаа бас чиглүүлээрэй. За мэдээж бид нар үйл ажиллагаагаа явуулахдаа зарим тохиолдолд хэвлэл мэдээллийг хэрэглэсэн ярьцлага өгсөн тохиолдол гардаг. Тэгэхээр тэрэн дээр та бүгд юун дээр анхаарах вэ гэвэл байгууллагынхаа нэр хүнд үнэт зүйлийг бол нэгдүгээрт нь эрхэмлэх ёстой. Та тэр байгууллагын нэг эсийнхээ хувьд. За хоёрдугаарт нь таны өгж байгаа мэдээлэл үнэн зөв бодит мэдээллийг нийгэмд өгөх ёстой. Тэрнээс худал хэлж болохгүй, хуурмаг зүйл ярьж болохгүй. За гуравдугаарт нь байгууллагын бодлого, үйл ажиллагаа албан агчийн хувийн үзэл бодлыг зааглах шаардлагатай. Та тэр ярилцлагад өгч байгаа байгууллагыг төлөөлж байгаа хувьд байгууллагынхаа бодлого, үйл ажиллагааныхаа талаар иргэд олон нийтэд зөв үнэн зөв мэдээлэл өгөх дээр анхаарнаа. Тэрнээс ч албан агчийн хувь хүнийхээ үзэл бодлыг хэлж болохгүй. За мэдээж ил тод байдлыг хангана. Танай байгууллагын үйл ажиллагаа иргэд олон нийтэд ил тод байх ёстой. Тэр хүрээндээ мэдээллийг ил тод байлгахад та нар анхаарна. За мөн хамт ажиллагчдынхаа нэр хүндийг дээдлэх. Өөрөөр хэлбэл ярилцлага өгж байхдаа хамт ажиллаж байгаа хин нэгэн албан тушаалтныхаа нэр усыг дурдахгүй байх. Өөрөөр хэлбэл дээдлэх аль хуулийн хүрээнд. За мэдээж хэрэг төрийн албан агчны мэдээлэл нь буруу таршаа мэдээлэл өгсөн тохиолдолд төрийн байгууллага заавалчгүй түүн дээр нь залруулга хийх ёстой. Энэ дээр манай бас бүгд анхаараарай. За хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээг одоо төрийн албан агч нар ашиглахдаа юун дээр бас анхаарах вэ? За албаны баримт бичиг тайлан мэдэг захимаар дамжуулах болон төрийн байгууллагын албан ёсны шуудан бол ашиглана. За төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо захим систем төрийн албан агч нар албан ёсны захим шуудан биш дандаа хувийн захим шуудангуудаа оруулсан. Тэр нь яг доктортой тэр шууданга ашигладаггүй нь тодорхойгүй болохоор төрийн албаны зөвлөлөөс нийт төрийн албан агч нар тодорхой мэдээлэл явуулъя гэхээр болдгоо учраас бид нар төрийн албан агчийн өөрсдийнх нь порталаар нь дамжуулж явуулж байгаа. Та бүгд мэдж байгаа сая нэг сард бид нар төрийн захиргааны албан агч нартай бид нар онцлогоо хийхэд тэрвээр нь дамжуулсан. Шуудангаар бид нар явуулах боломжгүй байсан. Ер нь төрийн албан агч нар бүх мэдээ тайлангаа авахдаа албан ёсны захим шууданг ашиглахгүй бол дандаа хувийн шуудан ашиглаад байдаг шүү. Энэ өөрөө стандарт зөрчиж байгаа. Тэгэхээр
цаашдаа манайх энэ дээр бас анхаараарай. За ажлын байран дээр манай төрийн албан агч нь бас хориглох зөвлөлт заалт байгаа. Энэ нийгмийн сүлжээг ашиглахдаа төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагт одоо ажиллаж байгаа төрийн албан агч нь ажлын байрандаа төрийн албаны интернет сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоом болон видео сангийн бүх сайтууд буюу Facebook, YouTube ч юм уу гэх мэтийг ашиглахгүй байхаар стандарчлагдсан байгаа. Төрийн албан агч мэдээж хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээ ашиглаж одоо мэдээлэл хаах, хүлээн авах ашиглах эрх нь нээлттэй. Гэхдээ хориглосон зүйлс байгаа. Ажлын цагаар олон нийтийн сүлжээг ашиглах гэн хориглосон. Зөвшөөрж байгаа нь мэдээж хэрэг мэдээлэл хайж болж гин, хүлээн авч болж гин, ашиглах эрх нь нээлттэй. За албаны ёсны захимж шууданг манай нийт төрийн албан агч нь ашиглахгүй болохгүй байна. Албаны мэйлүүдийг одоо Gmail ч юм уу дандаа хувийн мэйлүүрээ аваад идэг. Энэ бол болохгүй. Тэгэхээр энэ дээр манай төрийн албан агч дүүгүй холбогд галдан тушаалтангууд энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За дараагийн бас стандартад зохицуулсан харилцаа юу вэ гэвэл төрийн албан агчийн гадаад дотоод томилттой холбоотой асуудал байгаа. Төрийн албан агчийг төрийн албаны ажлын үр дүн, гүйцэтгэлийг сайжруулах, хяналт тавих, сургалтанд хамруулах зорилгоор гадаад болон дотоодод томилтоор ажилладаг. За гадаад томилт нь одоо байгууллагын нэр хүнд, улс орны төлөөлөл болон хувь хүний мэргэжлийн хариуцлагыг илэрхийлдэг цогц ойлголт гэдэг та бүгд бас нэлээд анхаарах хэрэгтэй. Гадаад томилтоор ажиллах үедээ баримтлах гол ёс зүйн хэмжээг та нар бас анхаарахгүй болохгүй. Бизнесийн болон дипломат ёс зүй гэж байна. За манайхан гадаадд томилтоор явахдаа тэр албан ёсны уулзалт арга хэмжээнд ажил хэрэгч хувцлах одоо өөрөөр хэлбэл занга зүүхийг баримтлах нь зүйтэй. Төрөний хэлс уцалтай холбоотой тийм ил задгаа ч юм уу бүтийг өдөөсөн ч юм уу байдлаар хувцалж болохгүй. За мөн цаг баримтлах хэрэгтэй. Ерөөсөө уулзалтаасаа хоцрохгүй байх нь хүндэтгэлийн илэрхийл гэдгийг ойлгох хэрэгтэй. За хүлээн авагч талынхаа уян хатан байдалд нь бас хүлээцтэй хандах хэрэгтэй. Надтай бас ингээд гадаадд томилтоор явахад бас ингээд цагаа баримтлахгүй хоцордог хүмүүст нэлээд гарч ирсэн. Нөгөө гадны байгууллагын хүмүүсүүд нь гаднаа автобус ирчээд байдаг. Хол зам туулдаг. Гэтэл хоцорчдаг. Ерөөсөн манайхан цаг баримталдаг. Энэ бол дипломат ёс зүйд байж боломжгүй асуудлаа. За уулзалт хилцээрийн үеэр одоо жишээлбэл шийдвэрийг яарчлахгүй байх, ахмад болон дээд алтан тушаалд хүндэтгэлтэйгээр харилцах, олон нийтийн үн маргалтахгүй байх нь чухал. За манайхан очихороо бас заримдаа маргалтна. Нөгөө хоцорсон үнийгээ загнадаг ч юм уу, нөгөө гадны хүний дэргэд. Тэрийг аль болох маргалтгүйгээр ухаалаг шийдэх хэрэгтэй. Нөгөө явж байгаа төрийн албан агч нар ч гэсэн гоо байхтаар анхаарах хэрэгтэй. Энэ бол ер нь бол нийтлэг байдаг шүү. Манайхан бас энэ гадагшаага томилтоор явах дээр энэ дипломат ёс зүй, цаг баримтлах дээр бас маш их анхаарах хэрэгтэй харагдаад идэх юм аа. За гадаад дотоод томилтоор явах дээр одоо юун дээр анхаарах вэ? За цаг баримтлах дээр бид юу хэллээ. Бүх төрлийн уулзалт хуралд тоосон хугацаанаас өмнө 5-аас 10 минутын өмнө очсон байх хэрэгтэй. Энд чинь бүгдийн цагийг хөндлөж чинь өөрөө ч гэсэн ёс зүйтэй байгаагийн бас гол үндслээ. За мэдээж гадаад дотоод явахаас өмнө томилтын удирдамж юу вэ? Зорилго нь юу вэ? Хуваараа өөрөө гарах хэрэгтэй. Мэдээж хэрэг томилтын удирдамжинд байх тэр хугацаанд та тэр удирдамжийнхаа дагуу орцох хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан заримдаа албан ёсны уулзалт сургалтын дундор хувийн зорилгоор гадаадч бай дотоодч бай явах тохиолдол байж байгаа. Ингэхгүй байх хэрэгтэй. За мэдээж хэрэг байгууллагын томилтынхаа хугацаанд хэрхэн яаж одоо бие авч
болгоход нь явж талаар байгууллагынхаа хөтөлбөрийн дотоод журам янз бүрийн дүрмээр тусгаад явж ийм боломжтой. Ер нь дотоодод одоо томилтоор явахдаа хүн чинь байгууллагыг улс орноо ер нь төлөөлж нүүр царай болж байгаа гэдгээрээ та бүгд анхаарах хэрэгтэй. Хэрв энэ стандартыг баримтлахгүй байх юм бол танай байгууллагаас томилт өгөө болох магадaltaй. Танай байгууллагаас хүн урьж гадаадд томилтоор явуулахгүй байх тийм одоо харилцаа холбоо үүсэхгүй ийм нөхцөл байдал үүсгдэг учраас манайхан мэрэгжлийн соёлтой байх дээр анхаараарай. За мэдээж хэрэг гадаад дотоодд явахдаа орон нутгийн тэр зан заншлыг бас хүндэтэх ёстой. Тухайн орон нутгийн хууль тогтоомж, ёс заншлыг хүндэтэх, соёлын ялгаа анхаарах шаардлагатай. Гадаадд явж байгаад манайхан улаан гэрэл асаагүй байхад л гэл машин байхгүй ирсэн ч гэсэн гүг гэдэг. Нөгөөдөл нь гайхаад идэг. Ногоон гэрлээр гардаг. Тэгээд дураараа гацгүй газараа гардаг ч юм уу. Гих мэтлэнгийн ийм зүйлүүд байгаа гэдэг. Тэгэхээр бид нар энэ дээр анхаарах ёстой. За нууцлалыг хадгалах хэрэгтэй. Олон нийтийн газар одоо манайхан чинь утсаар жашил буудалд одоо манайхан болсон гадаадд дотоодд явахдаа нэг чамдаана задлж ийн гэд бас айх согтуур ундаа хэрэглээд тэгээ чанга дуурна, ойрлно, янз бүрийн нөхцөл байдал үүсгээд идэг юм аа. Тэгэхээр энэ дээр бас манайхан анхаарах хэрэгтэй. За мэдээж хэрэг энэ аяллахаа үеэр манайхан зураг хүрг их дарна. Тэгээд тэр зураг хүргөө дарахтаа тэр жашил бодлынхаа зураг ч юм уу тэр төмшүүдийнхаа талаар одоо аль болох тийм таагүй сэтгэл бичгээс зайлсхийх шаардлагатай. За мэдээж та бүгдийг гадаад дотоодд томилтоор ажиллуулахдаа байгууллагаас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа учраас энийг бас бид нар ариг гамтай ажил хэрэгч байдлаар зарцуулаад томилтоос ирснийхаа дараа бас ажлын үр дүнгээ тайлгархаар энэ стандартчлагдсан байгаа шүү. Ер нь томилтоор явах тоолондоо зайлшгүй тайлан гарахтай холбоотой асуудлыг энэ стандартын хавцралтаар ямар маягтаар гаргахыг бас заасан байгаа. За төрийн албан агч нарын хувьд бас хамгийн гол бас чухал юу вэ гэвэл энэ ажил хүлээлцүүлэхтэй холбоотой асуудал гэдэг. Зарим төрийн албан агч нар ажлаас чөлөөлөгдөхдөө юу ч хүлээлцэж өгдөггүй хүмүүсүүд байна. Тэр компьютер доторх файлаа хүртэл аваа явчихдаг. Гэтэл энэ стандартаар ажлаас чөлөөлөгдөх, шилжих, халагдах энэ тохиолдолд зайлшгүй ажил хүлээлцүүлнэ. За мэдээж хэрэг та бүгд мэдж байгаа. Хөтөлбөрийн тухай хуулийн дээр ажилтан хөтөлбөрийн харилцаагаа дуусгах болохоос 1 сарын өмнө хүсэлтээ өгсөн байх хэрэгтэй. Манайхан өнөөдөр өгөнгүүтээ маргааш би гарна гэдэг байхгүй юу? Та бүгд бас энийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон улсад ажил хүлээлцэх процесс 2 сарын хугацаанд үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл тухайн төрийн байгууллагын ой санамжийг үйлчлэгээнийхээ чанар стандартыг хадгалахын тулд тэр хүнээс ажлын хүлээлц дараагийн хүнээ бэлдэх тийм процесс ажиллагаа явагддаг бол манад бол яг энэний эсрэг яваад идэг юм аа. Тэгэхээр чөлөөлөгдөх, шилжих, сэлэх энэ тохиолдолд зайлшгүй ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн гарч хүлээлцүүлнэ. За мөн энэ ажил хүлээлцүүлэх маягтын дагуу ажлаа хүлээлцэнэ. За ингэхдээ файл баримтуудыг заавалчгүй хүлээлцэнэ. Мэдээж эд хөрөнгө, тоног дөх хөрөмж, компьютерийн файлууд байна. За мөн ажлын гарын авалгаа бас хүлээлцэнэ. За энэ дээр бас манай төрийн байгууллагын удирдах албан тушаалтангууд бол хүний нөөцийн ажилтнууд, за мөн ажлаас чөлөөлөгдөж байгаа албан агч нар нэг юм дээр анхаарах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл гарч байгаа албан хаагч болгон гарч байгаа албан агч бүрээс ажлаас гарахгүй ярьцлагыг заавал зохион байгуулад түүн дээр дүн шинжилгээ хийж байгууллагын үйл ажиллагаа соёлыг сайжруулах арга хэмжээ авахар стандартчлагдсан байгаа. Ер нь төрийн байгууллагуудын ажлаас гарахгүй ярьцлага авдаг төрийн байгууллагууд маш ховор.
Хувийн хөгжлийн байгууллагуудаар бол энэ бол нэлээд түгээмэл дэлгэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр төрийн албаагч ямар шалтгаан нөхцөлтөөс шалтгаалж гарч байгаа гэдгийг бас мэдэх хэрэгтэй. За мэдээж хэрэг тэр хүнээс бид нар дараа дараагийнхаа байгууллагын соёл, үйл ажиллагаа, менежмент дээр тэр байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд юун дээр анхаарах гэж байгаа юм бэ? Тэр хүний бас ярилцлагаараа харамгүй тэр үндэс зүйлийг авч үйл ажиллагааны төлөвлөх ийм хэрэгцээ шаардлага байдаг учраас энэ ажлаас гарах үеийн ярилцлагыг заавал аваарэ. Нөгөө гарч байгаа төрийн албаагч нь заавал өгөөрөө гэдгийг ингээд стандартаар зохицуулагдсан байгаа гэдгийг та бүгд анхаарч үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгтэй. За дараа нь энэ төрийн байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага гэж байгаа. Ерөөсөө төрийн байгууллага өөрсдөө бас төрийн албаагчныгаа хувьд үүрэгтэй. Мэдээж хэрэг төрийн байгууллага өөрийн зорилтыг үүрэгтэй, алсын хараа эрхэм зорилгоо тодорхойлсон байж тэндээ үйл ажиллагаагаа төлөвлөж явна. Төрийн байгууллага төрийн албаагчийг давтан сургах, мэрэгшүүлэх, за мөн шинэ албаагчийг чиглүүлэх сургалт заавалчгүй зохион байгуулна. За мэдээж хэрэг төрийн албаагчийг тогтвол сургалтад ажиллах, мэрэгшүүлэх, дадлагжуулах, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг байгууллагадаа хэрэгжүүлэхээр энэ стандартлагдсан байна. Энэ манайхан орхигдоод идэг. Одоо жишээлбэл зарим албаагчныг орж ирэхэд нь ямар ч тийм чиглүүлэх сургалт хийдэггүй. Нөгөөх нь юу хийх гээд байгаагаа мэдэхгүй. Нөгөө байгууллага хоорондын ч юм уу тэр тухайн орчны нөгөө юмаа мэдрахгүйгээр ингээд байснаас болоод нөгөө иргэдэд хүрж байгаа үйлчлэгээний чанар хүртээмж үр дүнгүй байх, сэтгэл ханамжгүй байх ийм нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр бидний түрүүний хэлсэн ажил хүлээлцүүлэх гэдэгтэй адилхан шинэ албан хаагчийг тэнд ажиллаа хүлээлцэж байгаа албан хаагчаар тодорхой хэмжээнд дадлаг туршлагыг эзэмшүүлэхгүй болдгоо маа. Ер нь төрийн байгууллага сүүлийн үеийн нийтлэг нь бол за би энэ ажлаас гарч байгаа гэд хамаг файлаа авдаг, юмаа зааж өгдөг. Ийм ер нь бас ийм буруу үйл ажиллагаа төрийн байгууллагад нэгжээд байгаа. Энийг бид нар засах ёстой. Мэдээж хүчин албаагч ямаа мэддэггүй хүнийхээ хувьд тэр үйлчлэгийг нэг цагийн дотор үзүүлдэг байдал шинэ орж ирж байгаа хүн тэрийг мэдэхгүй байсаар 3 хоноод 4 хоноод 5 хоноод нөгөө төрийн албаагчийг хүндрүүлээд идэг юм аа. Энэ тэр шинэ төрийн албаагчаас биш ийм байгуулгах өөрөө тэр албаагчийг чиглүүлэх сургалтанд хамруулаагүйтэй холбоотой шүү. Тэгэхээр энэ дээр бас манайхан анхаарч энэ хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөртэй байхаар бас стандартаар зохицуулагдсан байна. За мөн төрийн байгууллага өөрийнхөө соёл орчноо тэр ажлын эерэг орчныг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Харилцан албан агшид биднэрт бие биендээ хүндэтгэлтэй байх хэрэгтэй, соёлтой байх хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй хүний ажил амьдралын тэнцвэрийг хангах хэрэгтэй. Гендерийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Альва дарамт хүчирхийлэхгүй байх хэрэгтэй. Хүний эрхийг дээдэлдэг байх хэрэгтэй. Энэ орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгжээ чинь соёл орчин бүрдэнэ. За менежмент төрийн үйл ажиллагааныхаа үйлчлэгээний чанар стандартыг нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийн удирдлагыг бас оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Төрийн албан агчийн нийгмийн баталгааг хангах хэрэгтэй. За байнга үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх, менежментийн тогтолцоо бүрдүүлснээрээ үр дүнтэй удирдлагыг бий болох ийм нөхцөл бүрднэ. Тэгэхээр төрийн байгууллагын удирдах албан тушаалтангууд за энэ одоо ажиллаж байгаа албан агч нар хүртэл цаашдаа байгууллагыг удирдах хол энэ зүйлүүд дээр маш их анхаарах хэрэгтэй. Намайг анх ингээд төрийн албанд орж яхад манай тэр үеийн хотын боловсролын газрын дарга инквери гэдэг хүн хэлж ирсэн. Ер нь төрийн албан агч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах ёстой.
ажлын цагийг сайн барих ёстой. Хамт олныг зөв хүмүүжил төлөвшүүлэх нь бас байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудад хамгийн чухал. Хүний нөөцийн ажилтнууд гэдэг бол байгууллагын удирдлага, албан хаагчны хоорондын гүүр. Дээрэс нь энэ төрийн байгууллагын үйл ажиллагааны ерөнхий стандартыг хэрэгжүүлэхэд гардан зохион байгуулах хамгийн чухал хүмүүс шүү гэдэг дээр бас та бүгд хараарай. За дараагийн бас гол юм байгуул төрийн байгууллагын чиг үүрэгт гол юм байвал хурал зөвлөгөө арга хэмжээг яг төлөвлөсөн цаг хугацаанд зохион байгуулах хэрэгтэй. Хурал зөвлөгөөний эхлэх цаг нь тодорхой, дуусах цаг нь тодорхой байх ёстой. 10 цагт хурал эхэлнэ гэсэн бол 10 цагтаа эхлээд 12 цагтаа дуусгадаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн арга хэмжээнд оролцож байгаа албан хаагч за би 10-аас 12 цагийн хооронд энд суух юм байна. Би 12:30-аас 1:30-ийн хооронд цайнд орохдоо бүгдээ суулаас нь цэцэрлэгт нь хүргэж өгнө гэдэг юм уу. Тийм нарийн ажлаа төлөвлөх. Тийм боломж нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. За хурал зөвлөгөөнд одоо арга хэмжээнд хоцрохгүй байх хэрэгтэй. Манайхан хоцроод идэг юм. Цаг одоо ингээл ихтгэл тавиал нөгөө мэдээлэл өгж байгаа хүн сайхан юмаа ярьж идэл араас хүн хоцроод ирнэ. Орхуул гин. Та бүгд мэдж байгаа. Өнгөрсөн жил төрийн албаны зөвлөлөөс 21,330 сум явахдаа бид нар яг цагаа бариад хаалгаа шууд цоочилчдаг байсан. Тэгэхээр хурал зөвлөгөөнд хоцрохгүй байх. Дарганч байна уу, хэн байх нь хамаахгүй. Тэр цагаа барих хэрэгтэй. За мэдээж хэрэг энэ хурал зөвлөгөө арга хэмжээний үеэр бусдад саад болохгүй байхад анхаарах хэрэгтэй. Уцаар ярина, уцан дуурна. Энэ бол байж болохгүй. За түрүүний хэлсэн ажил ар гэрийн тэнцвэртэй байдлыг хангах бодлого боловсруулаад хүний нөөцийнхөө бодлогод одоо тусган хэрэгжүүлэхээр анхаарах ийм заашгүй шаардлагатай байгаамаа. За дараагийн төрийн байгууллагын үйлчлэгээнд одоо үзүүлэх орчин нөхцлүүд нь юу вэ? Байр, өрөө, тасалгааны шаардлага байна. Төрийн үйлчлэгээг одоо үзүүлэх өрөө тасалгаа энэ стандарт нэгдсэн байх хэрэгтэй. Хүчлийн бэрхшээлтэй иргэн гэсэн үйлчлэгээ авах юм боломжтой. Та бүгд мэдж байгаа. Нэг цэгийн үйлчлэгээний төв байна. Таныг өрөмжин ч гэсэн шаардлага хангасан өндөр хурдтай байх хэрэгтэй. Замлыг цахилгаан шат мэдээллийн самбар чиглүүлэх бас тэмдгүүд байх хэрэгтэй. За үйлчлэгээ авж байгаа орчин цэвэр эмх цэгцтэй тэр ажлын бас таатай орчныг бүрдүүлсэн байх нь үйлчлэгээний чанарт тийм нөлөөлдгөө. Тэгэхээр энэ дээр манайхын орчны стандартыг бүрдүүлэх хэрэгтэй. За одоо би та бүгд одоо миний мэдээлэл нэлээд товчлоод өгч байна. Одоо та бүгдийн дэлгэцэн дээр ийм хоёр А болон Б байгуулга харагдаж байна. Энд одоо оройны 19 цаг болж байна. Нэг байгуулга нь гэрэлттэй, нэг байгуулга нь харанхуй. За та бүгд харж байгаа бол харанхуй байгууллагын гаднах орчин ямар эмх цэгцтэй байна. Эмх цэгцтэй. Гэрэлтэй байгаа байгууллагын гадналт нь ингээд хогтой, тоош шороотой, тэг гэрэл нь бүгд асфальттай байгаа байхгүй. Энэ юу гэж байна гэвэл тэр харанхуй байгаа байгууллага нь бол ажлын зохион байгуулалт стандартыг хэрэгжүүлээд ажлын цагтаа ажлуудыг үр дүнтэйгээр зохион байгуулсан учраас эмх цэгцтэй байгаа. Ер нь илүү цагаар ажиллалаа гэд ажлын үр дүн сайжрахгүй. Харин ажлын цаг хугацаанд төрийн албан хаагч нар өөрийнхөө үйл ажиллагаа оновчтой зөв зохион байгуулад тэр хугацаанд бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Мэдээж хэрэг төрийн албан хаагчийн хувьд төрөөс цалин хүйс авж байгаагаа хүрээнд алтан тушаалын тодорхойлон заасан чиг үүргийг бид нар бүрэн дүрэн хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс биш бид нар өөрсдөө ажиллаа үр дүнтэй хэрэгжүүлээгүй байж төрийн албан хаагч бидний цалин хүйс бага байна. Хатлага хангалтаагүй байна гэж хэлж бодохгүй. Мэдээж хэрэг төрийн байгууллага удирдах алтан тушаалтан аль болох төрийн албан хаагчныг ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс
хөдөлмөрийн цагийг сайн барьж яг хөдөлмөрийн цаг хугацаанд ажлын үүдэл гүйцэтгэл үр дүнд нь анхаарах хэрэгтэй. Одоо энэ 19 цаг байгаа гэрэлтэй байгаа энэ хүн ажиллаж байгаа хүмүүсээ сайн ажиллаа гэж хэлэхгүй. Илүү цагаар ажиллах тусмаа төрийн албан агчийн ажлын үр дүн бүтээл муудна. Мэдээж хэрэг ар гэрд нь бас асуудал үүсч эхэлдэг. Дээрээс нь үйлчлэгээний чанар муудна. Тэгэхээр бид энэ төрийн албаны ерөнхий стандартыг байгууллагадаа нэвтрүүлснээрээ төр итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Дээрээс нь бидний ажилтаач сэтгэл ханамжтай байна, ар гэрдээ ч гэсэн сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлнэ. Бид нар хэдийгээр төрийн албан агч хэдиж бид нар айлын эцэг эхийн хүү охин, айл гэрийн эзэн эзэгтэй тэр утгаараа бид нар хүүгийнхаа үүргийг гүйцэтгэн, эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэх учраас ар гэртээ өр хүүхэдтэй бас тодорхой хэмжээний цаг гаргаж ажиллах ийм ёс шаардлагатай. Тэгэхээр нийт одоо өнөөдрийн 7419 сонсож байгаа нийт төрийн албан агч нар төрийн байгууллагын удирд галдан тушаалтангуудаа төрийн албаны ерөнхий стандартыг хэрэгжүүлж төрд итгэх олон нийтийг итгэлийг сайжруулахын тулд хамтдаа зүтгэя гэдэг та бүгдээ уриалъя. Ингээд миний та бүх мэдээлэл өндөрлж байна. Анхааран сонссон та бүдэд баярлалаа. Асуулт байвал асуултанд та бүдэд хариулъя. Энэтэй холбоотой одоо сонсоо сууж хахад бодогдож байгаа зүйл маань юу вэ гэхээр төрийн албаны агчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйл энэ стандарт хоёр бол хоорондоо хувь холбоотой юм байна. Ажил үүрэг гүйцэтгэхдээ, мэдлэгтэй, хувцлагтай, томилтоор явахтай, ажил хүлээлцэхтэй гэдэг юм уу. Энэ бүх үйл ажиллагаан дээр бол холбоотой зүйл байна гэдгийг ажиглагдлаа. Тэгээ ерөнхийдөө энэ чанар аюулгүй байдлыг хангах, албан хаагч ажилтнууд нэг ойлгоцтой болох, харилцан нийттэй, ойлгомжтой байх, хамтын ажиллагааг одоо хялбарчлах, стандартчлах чиглэлийн зүйлийг одоо тодорхой хэмжээнд зөвлөж, ярьж, ухуулж өглөө гэдэг ойлгоцыг авлаа. Ингээ одоо та бүхнээс асуулт байвал хүлээж авч тодорхой хэмжээнд бас хариулъя. Төрийн албан хаагчийг хүүхдийн сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх нөхцөл боломжоор хангаж хөдөлмөрийн уян хатанд цагийг баримтлах талаар хэрхэн зохицуулах вэ гэсэн байна. Та бүгд мэдж байгаа. Монгол Улсын засгийн газраас хүртэл одоо нэг өдөр одоо захимаар ажиллуулахаар бас шийдвэр гарсан байгаа. За бид түрүү хэлсэн стандарт дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсүүдийн гендерийн эрхтгч байдлыг хангах, ажил амьдралын тэнцвэрийн байдлыг хангах зорилгоор ажлын уян хатан нөхцөлийг тухайн байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж хэрэгжүүлэх юм боломжтой. Өөрөөр хэлбэл тэр нэг цагийг нэмж өдөөс өмнө ч юм уу өдөөс хойшлоо нэмэх юм боломж байгаа учраас энийг бол байгууллагын удирдлагууд энэ стандартын хүрээнд зохицуулаад явах юм боломжтой гэдгийг бас хэлье. Стандартыг хаанаас олж авах вэ гэсэн байхын. За энэ батлагдсан стандартчил хэмжил зүүн газрын вебсайт нь төрийн албаны зөвлөлийн вебсайтанд байж байгаа. Энэ стандартыг зөрчих юм бол энэ стандартаар баталцсанараа төрийн албаны тухай хууль, төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль заасан сахилгын болон ёс зүйн шийтгэл ногдуулахаар энэ югаар зохицуулагдсан байгаа. Түрүүн би слайдн дээр хийсэн тэр төрийн албан агчийн харилцаатай холбоотой асуудалтай ёс зүйн гомдол дотор энэ стандартын үндсэн суурь зарчмууд байгаа гэдгийг хэлье. Захимаар ажиллах журам гарах уу, хөдөө орон нутагт хэрэгжих болов уу гэх энэ зүгээр яг юутай холбоотой асуулт байна. Засгийн газрын шийдвэр гарцсан учраас тухайн байгууллага өөрсдийнхөө онцлогт нийцэж албан агчныхаа ажил үүргийнх нь хуваарьтай хамааруулад нэг өдөр захимаар ажиллах юм боломжтой байгаад. Гэхдээ захимаар ажиллах нь бол бидний хувьд анх удаагийнх биш. Өмнөх ковидын үед гэсэн захимаар ажиллаж байсан туршлага байгаа учраас тэрийг дотоод журмаараа зохицуулаад явах ийм боломжтой шүү. Төрийн албан агчийн нэр хүндийг нэмэгдүүлэх ажил зохион байгуулмаар байна. Улс төрийн албан агчаас тусгайлан авч сурталчилгаа хиймээр байна гинэ. Улс төрийн албан агчаас тусгайлан авч сурталчилгаа хийн гэдэг нь ямар байгаа юм бол та.
Өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагч бол төрийн албаны хуулиар, төрийн үйлчлэгээний албан хаагч хөдөлмөрийн хуулиар, за улс төрийн албан хаагчид бол улсын их хурлын, засгийн газрын, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн, ерөнхийлөгчийн гэдэг энэ хуулиудаараа зохицуулагдаж явж байгаа гэдгийг бас анхаараарай. Ёс зүйн дэд дорооны урамшуул яагаад өгөхгүй байна вэ гэн за энэ төсөв зардалтай холбоотой улс орон даяар л ярьж байгаа шүү дээ. Ёс зүйн дэд дороо өөрөө ажиллах ёстой. Төлөвлөгөө гаргаж яана гिचгээд зүгээр суугаад байж болохгүй. Тэр тохиолдолд урамшил байхгүй. Ямар нэгэн байдлаар соён гэгэрүүлэх, сургалт сурталчилгаа, за бусад тайлан мэдээ өгөх авах энэ чиглэлийнхаа үйл ажиллагааг хийдэг байх ёстой. Аль болохоор ёс зүйн дэд дорооны урамшлыг өгөөрэй гэдэг зүйлийг бол ёс зүйн хорооноос зөвлөж байгаа. Хуулиндаа ёс зүйн дэд дороонд ажиллаж байгаа нөхдүүд бол урамшил авнаа л гिचгсэн ийм зохицуулттай байгаа. За төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой асуудал өнийн жичтэй яригдах бах. Тусгай шалгалтын мэрэгжлийн индекс, бакалаврын боловсролын мэрэгжлийн индекс таарах ёстой юу гэсэн байна. За тухайн албан тушаалын тодорхойлолт тусгай шаардлага дээр тавигдсан мэрэгжлийн индекс тэр тусгай шаардлагын хүрээнд зохицуулагдана. Захимаар ажиллах тал дээр эрүүл мэндийн байгууллага хэрхэн зохицуулагдах вэ гэсэн байна. За зайлшгүй шаардлагатай ажлын байран дээр зайлшгүй байх жижүүрийн совилагч эмч энэ албан хаагчд бол зайлшгүй ажлын байран дээр ажиллана. Тэрнээс захимаар ажиллана гэж явчихгүй. Мэдээж захиргааны албан хаагчид нь захиргааны чиг үүрэг гүйцэтгэж байгаа, хүний нөөцийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа, төсөв санхүүгийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа. Чиг үүргээс нийтлэг чиг үүргийг хариуцсан албан хаагчид бол захимаар ажиллах байхаа гэсэн ойлгочтой байгаа. Энэхүү стандартад удирдамж илтгэх хуудасны хэв загварыг баталсан уу? Тэр баримт бичгийн стандарт ямар байх вэ гэсэн зүйл асуусан байна. Албаны ерөнхий стандартыг боловсруулах төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар холбогдох бүх төрийн байгууллагуудын төлөөлөл оролцоод энэ стандартыг боловсруулж энэ стандарт хэмжил зүйн техникийн хороогоор орж батлуулсан байгаа. Тэгэхэд тухайн байгууллагуудаас өгсөн саналын хүрээнд дээр тэр хавсалт илтгэх хуудастай болон ажил хүлээлттэй ямиг бол авч хавсалтанд оруулсан гэдэг хэлье. Төрийн захиргааны албанд ажиллаж байгаа төв албан хаагчдад итгэмж олгох тал дээр анхаарч өгнө гэсэн байхын төрийн захиргааны албан дээр төв албан хаагч ажиллана гэж ямар зүйл яриад байна? Аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын тамгын газар иргэдийн хурлын ажлын алба тэнд ажиллаж байгаа албан хаагчид төрийн албаны хуулиар бүгд төрийн захиргааны албан хаагч байна гэдээ хуульчлагдсан байгаа. Магадгүй яруу нягтлан жолооч харуул хамгаалтын ажилтан зэрэг нь бол төвгээр явахыг үгүйсэхгүй. Энэ зүйлээ бас ялгаж салгаж зөв ойлгоорой гэдэг зүйлийг зөвлөе. Албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулмаар байна гэдэг ах юм аа. Яг үнэндээ бол хууль тогтоомжоор бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт ороогүй бол албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөхгүй л гэдэг зарчмыг барьж байгаа. За байгууллагын хувьд үйл ажиллагааны зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэг юм уу, үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбоотой илүү цагаар ажиллах гэдэг юм уу, амралтын өдөр дуудах асуудал байхыг үгүйсэхгүй. Тийм учраас тэр бол байнга мэдээж давтагдахгүй байх. Чухал шаардлагатай мэдээлэл, суурь статистик, тайлан гаргах, бусад асуудалтай холбоотой цаг үеийн гэж бид ярьдаг ийм ажил гарахыг бол үгүйсэхгүй. Энэ үед бол мэдээж дуудаж ажиллах байхаа. Тэрнээс байнга амралтын өдөр болгоно байнга ажлын бус цагаар ажил тарсны дараагаар дуудаад байхыг бол болооч гэдэг асуудлыг манай удирдах байгууллагаас бас чиглэл өгөөд байгаа. За өнөөдрийн сургалт маань ингээд төрийн албаны стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр стандарт гэж ийм зүйл батлагдсан байгаа шүү. Мэдж байгаа албан хаагчдад давтан сануулгах чиглэлээр за энэ асуудлыг бас тодорхой танилцаагүй байсан нөхдүүдэд бол танилцуулах чиглэлээр үр дүнтэй сургалт явагдлаа гэдгийг дахин давтан хэлье. Тэгээд дахин давтан хэлэхэд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлтэй бас нягт уялдаатай байх юм байна шүү. Бусдыг хил амаар доромжлох, эмзэг байдал сэдвийг нь хөндөх, цалин хөлөс, англи хэл зэрэглэл, өмссөн зүүсэнтэй холбоотойгоор ялгуурлахгүй байна гэдэг талын хатуу анхаарч ажиллаарай гэдэг зүйлийг та бүхэн зөвлөе. Тэгээ өнөөдрийн бас стандартын чиглэлээр их сургалтыг цаг заван гаргаж төрийн албан хаагчдаа нийтлэг байдлаар мэдээлэл өгсөн төрийн албаны зөвлөлийн болон ёс зүйн хорооны гишүүн Пүрэв Давг гишүүндээ
талархлаа. Ингээ өнөөдрийн сургалтыг үгээр өндөрлж байна. Дараагийн сургалт хүртэл баяртай та бүхэнд баярлалаа.